Монгол улсад дижитал төлбөрийн шин шилжилтийг нээсэр байгаа Худалдаа хөгжлийн банк өнөөдөр хамгийн том төлбөрийн системийн нэг Google Pay үйлчилгээг албан ёсоор нэвтрүүллээ. За энэ үйлчилгээ нь өнөөдрөөс эхлэн Худалдаа хөгжлийн банкны MasterCard болон T-карттай харилцагчдад Худалдаа хөгжлийн банкны онлайн апаар дамжуулан Google Pay-д картаа холбож Android үйлдвэрлэлийн системтэй гар утсаараа аюулгүй хурдан аргаар төлбөр хийх боломжтой болжээ. Монгол банкнаас банк санхүүгийн салбарт дижитал шинжилэл хийх бодлогын хүрээнд олон улсын найдвартай стандарт технологи үйлчилгээг үргэлж дэмжсээр ирсэн билээ. Манай улсад жилийн өмнө Apple Pay үйлчилгээг арилжааны 2 банк нэвтрүүлж байсан бөгөөд энэ удаад Google Pay үйлчилгээг шинээр нэвтрүүлж байгаа юм а. Google Pay үйлчилгээ нь Google-ийн баталгаажуулалт Find My Phone зэрэг олон давхар хамгаалалтын системтэйгээр харилцагчдын мэдээллийг хамгаалдаг байна. Олон улсын стандарт технологийн шийдлүүд нь илүү аюулгүй хурдан шуурхай төлбөр хийх боломжийг харилцагчдад олгож байгаагаараа давуу талтай юм а. Төв банкны зүгээс үндэсний төлбөрийн карт T-картыг MasterCard-тай хамтраад NFC технологи буюу одоо зайнаас уншдаг EMV чиптэй болгон хөгжүүлсэн 2018 оноос эхлэн энэхүү одоо хөгжлийн үр дүнд бол ийм дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байгаа одоо томоохон компаниудаас санал болгож байгаа санхүүгийн үйлчилгээнүүдийг бол Монголд нэвтрүүлэх бол боломжтой болж байна. За Google Pay үйлчилгээ нэвтрснээр иргэд одоо өөрийн ухаалаг гар утсандаа e-wallet буюу одоо цахим төрөвч суулгаад түүндээ өөрийн төлбөрийн картуудыг хадгалаад түүгээрээ дамжуулан гар утсаараа картаа ашиглахгүй төлбөр тооцоохыг бол бүрэн боломжтой. Бусад банкнуудын хувьд ч гэсэн одоо энэ Google Pay болон Apple Pay үйлчилгээнүүд бол нэвтрүүлэх нь бол цаг хугацааны асуудал бах маш хурдан хугацаанд. Одоо миний хувьд гэхэд жишээлбэл хамгийн сүүл хизээ бэлэн мөнгө ашигласнаа бол одоо бид хүн бол санахгүй байна. Одоо удахгүй бид хүн хизээ хамгийн сүүл карт ашигласнаа, төлбөрийн карт ашигласнаа санахгүй босох одоо ийм технологийн шийдлүүд бол бий болж байна. Тэгэхээр Төв банкны зүгээс бол энэ төлбөр тооцооны шийдлийг бол Монгол улсад авчрах иргэд илүү аюулгүй хурдан найдвартай бодит цагийн гормоор төлбөр тооцоогоо явуулах бүхэл боломжийг бол Төв банкнаас дэмжиж ажиллана. Дэлхийн нийтэд хурдтай тэлж байгаа төвкөнжүүлэх технологиг дэмжин Монгол улсад амжилттай нутагшуулж байгаагийн тод жишээ бол Google Pay үйлчилгээ болж байна. Ийхүү Худалдаа хөгжлийн банкны Android утастай харилцагчид шинэ үйлчилгээг хамгийн аюулгүй хялбар аргаар ашиглах боломжтой боллоо.